энэ файлыг track change хийсэн байдлыг тарагдаж байна. За track change гэдэг нь энийг итгэжүүлээл засваруудаа шууд хийдэг юм хэлээд байна. За тэгэхээр track change хийсэн мөрүүдийн урд ингээд улаан болцдог байгаа. Тэгэхээр одоо ингээд харахаар энэ ямар засвар хийсэн ингээ харагдахгүй байна. Тэгэхээр энийг улаан шулуун дээр ингээд даралт хийчихээр засварууд ингээд улаан өнгөөр ингээд ялгарч харагдана. За одоо жишээлбэл энэ батлав гэдгийн урд байгаа нь хоосон цайг устгасан байна. Энэ угтах гэдгийн урд хоосон цай устгасан байна. За тэгээ энэ таслалын урд хоосон цай устгасан байна гэдэг эдгээр ингээ харагдана. Таслалыг арилгасан байна уу? Ер нь баш ямар засвар хийсэн юм бүгд дээр ингээ харагдана гэсэн. Одоо group гэдгийг ингээ зассан байна. Эсвэл бүлэгч гэдэг нь энэ бол comment гэсэн байна. Тэгээ комментиг сайжруулад явах хэрэгтэй. За тэгээ энэ хоёр цэгийн юу гэдэг. Ингээд ер нь л тэр башийн хийсэн үйлдэл болгоны чи ингээд энэ улаан өнгөөр үйлдэлийг харуулдаг байхгүй юу. Тэгээд буцаагаад энэ саарл дээр ингээд дарахаар одоо ингээд форматыг ийм болсон байна. Бүгдийн дандаа нөгөө математик equation тэмнэгээр бичсэн болохоор ингээд өөрчлөгдсөн формат нь өөрчлөгдсөн гэж байгаа юм. Тэгээд энийг ингээд задлан харчаар ерөөдөө засчны дараа ямар харагдах юм бэ? Засны дараа ямар харагдах юм ингэж харагдсанаас багш юу засцсан байгаа нь хүнд харагддаг учраас энэ дээрээ дарж засварыг нэг хүчлэн детальчилж харуулдаг байхгүй юу. За одоо тэгээд энэ башийн хийсэн засвартай хуудсыг тэр чигээр нь авъя. Энэ track change нь байхгүйгээр авъя гэхээр энийг хуулж аваад копидж аваад тийм шинэ хуудасны чинь control N гээд шинэ хуудасныгээд копидхоо энэ бол засварлагдсан шинэ файлыг ингээд үүсгэж байгаа. За тэгээ энэ дээр байгаа нь башийн комментиг арилгахыг бол комментиг нь устгаж штэ ингээд delete гэдэг. Ингээд коммент хөө юм юу болчихно. За өөр коммент байгаа. За ингээд энэ файлаа шинээр хадгалчихна гэсэн үг шүү.